Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулаад оюутны зээлтэй холбоотой мэдээллийг иргэдээс хүсэж байгаа талаар энэ талаар та бүхэнд мэдээлэл хүргье. Тэгэхээр боловсролын зээлийн сангийн оюутны хөгжлийн зээлийн зээл бол оюутнуудад олгодог. За ялангуяа Монгол Улс тэргүүлэх чиглэлийн болон эрэлттэй мэргэжлээр сурж байгаа дотоодын ихтэй сургуулиудад Монгол Улсын иргэнд зээлийг олгодог байгаа. За нэгдүгээрт бол ерөнхий шалгалтанд 600 ба түүнээс дээш оноо авсан суралцагч нарт ерөнхий зээлийг олгодог. За хоёрдугаарт өдрийн ангиас сурж байгаа бакалаврын оюутнуудад голч оноо нь 2.8-аас дээш байх юм бол ингэж зээлийг олгож байгаа. За ялангуяа өдрийн ангийн магистр докторийн сургалтанд хамрагдаж байгаа оюутнуудад бол голч оноо нь 3.2-аас дээш байж ингэж олгодог. За мөн цэргийн мэргэжлийн ерөнхий мэргэжлийн сургууль суралцах тохиолдолд голч шалгалтын оноо 500-аас дээш байгаа тохиолдолд зээлд хамрахын боломж нь бүрддэг байна. Тэгэхээр та бүхэн хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулаад дээрх шаардлага хангаж байгаа тохиолдолд боловсролын зээлийн санд хандаж дотоодын ихтэй суралцах зээлийг хүсэх юм боломжтой байгаа шүү. За ингээд та бүхэн илүү их мэдээлэл авахыг хүсвэл манай захим аппликейшнд хандаарай.